Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгцөн байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. Хонгорооч. Сач. Йоо. Тоосоо цуглаараа өгтөлээ. Яваач. За саяны тоглоом дээр яасан? Сайн бацхан уу? Намайг Мегмар Сүрэнгийн бямж жаргал гэдэг. Одоо 12 дугаар ангид суралцдаг. Одоо саксон бөмбөр хичээллээд ерөнхийдөө тууштай 2 жил болж байна. Өмнө нь 5 дугаар ангидаа одоо ингэ хичээлж агаад болоод өөр спорт руу хүндрэл хөлт гэдэг спорт руу ороод нэлийн хэдэн жил болж байгаа. Буцаж ер нь спорттой буцаж орж ирсэн. Саксон бөмбөгийн хувьд болохлээрээс одоо ингэ багийн спорт гэдэг дундаа бие бинийгээ ойлголцох, бие бинийгээ хүндлэх тэрэн дээр ер нь бол дадал туршилт ер нь нэмж ер нь нэмэгдүүлдэг юм шиг санагдсан. Тэгээд одоо ерөнхийдөө бэлтгэл дуусч байна. Одоо гараад ер нь тухтай гоё болцгаая. Хамгийн гол нь хэдүүлээ чинь талбай дээр гараад ярихгүй байгаа шүү дээ. Хамгаалт тоглоом дээр маш сайн ярилцаад тэгээд алдсан нэгнийхээ араас нөхөд тэгээд хурдан шилжилттэй хамгаалалтаа хийж гэдэг болчих гээд байгаа шүү дээ. Тэгээд хамгийн гол нь хэдүүлээ бөмбөг алтлт дээр л ажиллах хэрэгтэй. За юу. Хонгороо соёлоо 2 дээрээ гарч байгаа шүү дээ. 2 ихэвчлэн бөмбөгөө ингээд залаад явна шүү дээ. Соёлоо хонгороо ирж байгаа шүү дээ. Тэгээ азаа хоёр хойшоогоо тахтаад энэ хоёртойгоо ойрхон бөмбөгтэйг ойрхон яваа. Тэр Бямбатай цуг тоглож байгаа тав дээр Бямба дээр дандаа бөмбөггүйцлээ. Нэг заслаа, хоёр заслааны араас тэгээ холбогч байгаа сайн харсан юм. Тэгээ хоорондоо ярьж гад тэр баруун талаараа гүөх юм уу, доогоороо гүөх юм. Би гарч ирэж юм шиг л. Сул гараад ирэх юм бол тэгэл эргэлцэх юм байхгүй шүү дээ. Яг хамгаалагч нэлээ ойрхон шахаад ороод ирсэн үед бол заагаад толрогоо холбогчтой өгөөд дахиад өөр тогтолцоо хайхад явж болно шүү дээ. Тийм үү? Одоо тэгээд Туушаа. Гадаа чи халуун байгаа юм шүү. Амар алуу юм шүү. Энд талдар. Одоо яах юм хайж байгаа. Ажил руу. Одоо ажил руу явлаа. Өө тэгээд ажиллаж байх. Тэгээд чи өөрөө л асууж болсон бол. Тэгэхгүй бол би ээжээ дахиад асууж шийдсэн шүү дээ. Тэгэхээр чи өөрөө асуух юм байна те. Давраа чи бити давар. Гэхдээ одоо тэгээд угаасаа чи асууж. За би асууя. Ууж байгаа шүү. За би юу гэсэн чи. Тэгээд цалингаа авчвал арай. Нөгөөдгөө шөөнд үстэй. Угаасаа л тэгээд төлөвлөсөн юм шиг. Мэдхгүй. Тэр хоёр л нэрээ. Зэрэг. Тоёгийн хувьд ер нь бол чи анх танилцж хахад ер нь нэлээ ичимхий дуугүй хаяа нэг ингээл харангуут өөдөөс хичээж мичиж хамт гэрлэгөө харьдаг. Гэрлэгөө харих хугацаанд болохоор ерөөсөө 9 шидийн юм ярьдаг. Тэгээл тэрэгсээр тасаал одоо ингээд намайг ойлгодог болсон. Дахиад сайн уу? Энэ бол манай сайн найз Туя. Намайг Богд Туя гэдэг 17 настай. Чөлөө цагаараа саксон бөмбөг тоглох дуртай. Анх ер нь бол би тэр чинь би шижиж ирээл ер нь танилцсан шүү дээ. Би чинь өөр сургууль сурж агаад тэгээд анх ангид манай багш амир муухай тэгэл ангид оруулж өгөхгүй тэгэл өөрөө ороод тэгсэн чинь яг тэр 3 дугаар салаа 2 дугаар салааны хамгийн хойно нэг тийм ягаа магаан хүүдэм өмсөөх шууд нүднэс чаач. За найз гэ. Хоёул чинь найзаа 2 жил болж байгаа 3 жил болж байгаа лөө? 2 жил болох чинь шүү. Шилжиж ирснээс хойш. Манай жоох ичимхий шүү ойлгоорой.
Бид хоёр чинь сургууль тараад хамт, хичээлээр хамт, бэлгэлээр хамт яа ингээд хамт байгуулахад найзлахаас юу одоо явах тий. Одоо тэгэл хийж хэлж чадах байгаа үг үгээ тэгэл соёод очил хэлнэ шүү дээ. Ингээд тэгээд нэг баг уйлах нь болгоо тэгэл очил хэлдэг дээ. За гэртээ ирчлээ бид хоёр. За гяс хувцас салчаад гарч ирээд болцгоё. Хурдтай. Бид хоёр хувцас салчлаа. Зарим хүмүүс гайхаж магадгүй гэрээсээ ажил руу явчлаа гэж гэрээсээ хувцас салж гарч ирмээрээ. Энэ хэлээс ер нь бол манай ажлын байр байдаг. Аав ээж ажилладаг, хувийн бизнестэй ажлын байр байдаг. Энэ л болохоор зөв гэр манай яг бид хэд амьддаг гэр байдаг. За ишээ манай ажлын байр руу орж үзье. Оо. За, хоёр цагаа ууснаа. За, цагаа уусан бол өнөөдөр жоохон ажилтай юм нөх. Тэгээд юу яцчих? Туяа жоохон хідэн юу яцчих? Багны шил тавьчих. Сэлээ тавьчих. Миний охин болохоор ганц хоёр хаалганы самбар сэлээл болоо. За. Тэгээд хичээлээ хийчихэд хэдүүлээ ажиллаад тарагдах уу? Энэ маав цаач уу? Иннээс ишээ. Тавьчих. Ээж хөө энийг юу яцчих? Шүрүүптэй сайхан цэвэрлээ тавьчих. Нөө. Ээж дээрээс 42 төш үү заяа. Тий. Тэрсэлж. Чадчих нөгөө. За болно дөө хөдлөхгүй бол тэгээд чи 60-ын голыг олоод тэгээд эндээс ихийг өгч. Нөгөө юу болсон юм дээр вэ? Энийг 65 юм шүү дээ. Энийг дарс. Үгүй юу? Яа гэсэн юм? Жарахаа. Жаран бол. За одоо энэ нь болохоор шууд одоо компьютер дээрээсээ CNC рүүгээ шууд мэдээлэл дамжуулаад одоо шууд програм дээр одоо шууд ингэ зургийг нөгөө явуулчихвал одоо энэ CNC дээр гарчдаг гэсэн үг байхгүй юу? Энэ CNC дээр гаргах нь бол ер нь бол яг энэ модыг яг ингэж доктортой хөдлөхгүй байранд нь байлгаж явуулах бол ингээд хоёр тишээ гараад ер нь бол хээ биш зүгээр энэ зураас гарчдаг учраас ер нь бол нэлээд сайн доктор шиг их хэрэгтэй. Басан нэртэй энэ юуны CNC-ийнхаа хошууны ир гэсэн үг байхгүй. Ирэн дээр ер нь бол маш их ашиглал өгдөг. Бас дээрэс нь компьютер дээр зөв өгөхгүй бол одоо ингэж гол малыг олохгүй эсвэл яг ингэ төв хэсгийг олохгүй явуулах юм бол энэ ингээд шууд ингээд сарнаад ер нь тэр дутуу гарчдаг гэсэн үг байхгүй. Ер нь бол иймэрхүү ажил хийж байна да. Ер нь ээж аваа ерөөс дэмэж тусалж байна. За миний одоо яг энэ хийж байгаа зүйл болохоор одоо ингээд та ер нь бол гэр мөртэй хүмүүс ер нь бол мэдэх байхаа. Одоо Монгол гэрийн самбар. Тэгээд Монгол гэрийн самбар энийг болохоор угсарч хийдэг. Нэг нэгээр нь сэлбэрийг гаргаад ер нь бол угсардаг гэсэн үг байхгүй. Ер нь нэг за томчлоод харуулчих. Энэ бол таал гарсан байна. Нэг харагч ивэл нэг имтхий гарч ер нь хийдэг гэсэн үг. Бид хоёр шиг болохоор за миний хувьд ярих юм болохоор яг завтай үед дээрээ хийдэг. Жишээ нь одоо ингээд за хаалга яг уу ер нь өдөрт нэг за 2 хаалга 3 хаалга бол гарчдаг байхгүй. Сэлбэрүүд нь нэг гэрийн уйныг болохоор за 6 цаг 5 хантын гэр болохоор 6 цаг өдөрт ер нь яг завтай үед дээрээ яг өдөржингөө завтай байх юм бол 2 гэр бол ер нь бол хангалттай гаргах 2 гэрийн уйн бол хангалттай гаргацдаг гэсэн үг. Нэг ширхэг уйн явахдаа за 2-2-оор нь явуулаа гэж бодоход 15 минут л болох юм байна ер нь. 15 минут ер нь яг энэ CNC-г ажиллуулад өргөжлүүлээд явдаг гэсэн үг. Энэ одоо ингээд туяагийн хийж байгаа энэ нь болохоор гэрийн Монгол гэрийн баганы шилб баггүй. Одоо энэ 5 хантын шилб одоо ингээд сэлж байна. Одоо энэ дээр болохоор яг хасхи явж эхэлж байна.
8 дугаар ангиас хойш ажилласан. Яг тухайн үедэд анх ажиллаж байхад бол цалин байлан аавна гэж бол мэдэхгүй шүү дээ 8 дугаар анги. Тэгээд анх зүгээр туслаад за ер нь бол нэлээд сонирхол татдаг байсан юм аа. Одоо ингээд CNC дээр одоо ингээд сэлбэр ингээд гараад тэр машин дээр ингээд формат өгөнгүүд ингээд өөрөө явж маваад тэрнээс ахуулаад ер нь сонирхол татаад ер нь ээж аваа өөртөө тусалж эхэлсэн. Ээж аваа өөртөө тусалж эхлээд за 2 жил 10 дугаар ангиас хойш одоо дахиад 2 жилийн өмнөөс ахгуулаад ер нь цалинтай болж эхэлсэн. Яг цалин болохлээрээс жирийн ажилчны төвшөнгөөр яг нэг за нэг юм хийж юм бол за тэдэн төгрөг яг тийм маягаар ер нь бол тооцож өгдөг, үнэлдэг. Анх бол ер нь бол нэлээд хэцүүсэн шүү дээ. Яг мод зоод ингээл авч мавхта хэцүү үеуд болж ирсэн. Нэг яг долоон буудалд яг нэг өрөө нэг амбарыг одоо хашаа тань түрээслээд яавч болохоор зөөрэ гэрээ барьсан. Тэгээд яг тэрэндээ одоо нэг тийм жижиг амбарт хэлжсэн баггүй яа. Энэ одоо манай гэрээ үйлдвэр. Тэгээд гэрээ үйлдвэр дээр болохлээрээсээ би за 8 дугаар ангиас хойш ер нь багаар туслаад тэгж явсараад одоо ер нь бол юмнуудын ер нь бага цаг мэддэг болоод одоо л хэлж байгаа. Тэгээд манай үйлдвэрчэнд бүр тэм жижигээс одоо аав ээж хоёулахнаа ч гэсэн ер нь бол нэлийн ахиулж ер нь бол нэлийн томорч болж чадсан гэж бодож байгаа. 10 жил болж байгаа юм да нийт. За ер нь бол бид хоёр өнөөдрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд дуусгачлаа. Одоо нэг ээжээс нэг гуйлттай явж байгаа маа бод юм. Цалингаа өмнө авцсан л та. Одоо нэг авах нэг заавал нэг шаардлагатай нэг ажил байна. За би орох уу? Дуусчлаач. Замнах. За. Одоо ингэ болцсон уу? Тэг ер нь дуус. За ашгүй. За түрүүн нэрээ тэнд байж байхдаа ээжийг танилцуулаагүй юм билий. Манай ээжийг ер нь бол мегмар сүрэн гэдэг. Ер нь одоо энд ингээд явагдаж байгаа бүх ажлуудыг ер нь бол нуугалдаг. Уртлын одоо ингээд CNC дээр сая бид хоёрын хийжсэн ажлыг ер нь бол зурж хийдэг. Зурж одоо ингээд програмын гэж цаанаас нэг гэж өгдөг юм баггүй юу? Бид хоёр болохоо зүгээр ингээд их тавих үүрэгтэй. Энэ бодог модыг ч гэсэн ер нь бол ээж гардаж хийдэг. Ер нь бол нэлийн ер нь л яг энэ үйлдвэрийн ер нь нэлийн чухал ажилтан үйлдвэрийг явуулж байгаа. Тий. Тийм байна. Юу вэ? Байна. За. Цалингаа авчил. Өнөөдөр үү? За. За тэг. Өнөөдөртөө цалингаа авчих та. Ер нь бол одоо ингэ нэвтрүүлэг хийснээс хойш нэг ажил гэж яриад байгаа шүү дээ. Одоо яг тэр ажлаа гүйцэтгүүлэхдээ явж байна. Юу вэ гэхлээр одоо ингэ маа тояа ихэр байхгүй юу? Би ихэртэй нь бид хоёр ер нь бол муудалцсан. Тэгээд тэрнээс болоод одоо ингэ анги дээр ч гэсэн угаасаа хамт байгаа болохоос ингэ ийш тийш харангууд сувдаа харагдаад тэгээд айгаад ингэ уушлахгүй чадахгүй нэ тэрэ болоод ингэ яваад байгаа. Тэгээд уушлахын нь бол юм цалингаа ээжээс цалингаа авчаад нэг юм бомброош авсан. Энэ дээр л тоглолт үзүүлээ да. Тэгээд одоо туяагаар миний оцыг авахгүй хаа. Одоо туяагаар яриалал гаргаж ирэхийг бодъё. За тэгээд чи ярнуу да. Би айгаад байна. Одоо яриад. Даа чи гарч шиднэ. Би айгаад наа. Зуурлах байгаасаа л шүү. Чи цэнэглэгч яасан? Цэнэглэгч юу? Чи цэнэглэгчгүй явж байгаа. Би танаас авч байгаа заяа. Тэгээд цадаа чи наашаа төгөлөд ирээ гэж тэгээд дуудчих уу? Татаад. Бачи. Яагаад вэ?
сайн шүү да. Ховда надад нэг цэглэж аваад ирэж би бимбаас одоо очиж чинь. Хоёр дундаа гээс уулзаад цэглэж аваад ирэж. Утсан цэглэж аваад ирэж аим хэрэг болоод байна. Би бимбагийн дэд одоо гарах чинь. Чи наашаа төхөө аваад ирэж. Окей, 저기 보다 못해서 나오고. Би юм гоодгүй дээ. Ганцхан удаа энэ удаа л гооч. Яагаад чи худлаа минь. За одоо хашаа чи гар орж ирэх юм зад. Би хашаа нүдчихгүй. За нүдээ. Нүдэд. Таад үтчи. Тэгээд намайг уус тараа гээ. Тэгээд хэлчихгүй юу. Би тэгээ юм хэлээ. Одоо өнгөрсөн. Тэгэд хоёулаа уурлуулсан юм чи. Би яг өглөө. Би яг энэ зүрх сандраа. За. Цонхоор харж байгаа да. Би шууд гэрээ хаалга мэдэх юм. Аха. Гарч ирчих. Ай. Мэ. Яа. Савда. Нэша. Очна. Савда. Яачуу болон Perfect. Яха. Захиас татаад. уулзахгүй нэг юм хэр их онцсон юм шиг үү. Нэг тийм аа. За амар уушлахгүйгээд ярилцаад нэг хэрэг болъё гэж бодсон л даа. Тэгээд яалч надад амар гомдсон юм шиг байна. Тэгээд ер нь ингээд найзуудын хооронд ер нь ярилцаад уул нь амар гоё ярилцаа гэж бодож ирсэн л дээ. Тэгээд ер нь одоо ингээд найзлж авах хугацаанд ер нь бол би нэгэ баг гомдоогоорой. Би нэгэ ойлгоорой. Тэгээд яа ойлгох тань. Тэгээд ер нь хоорондоо нэг хар басахгүйгээр зүгээр л амар гоё найзлаарай л гэж хэлээ да. Яа бэлээ. Яа. Бол амар уучлах байхал гэж бодож байсан. Найзууд ер нь би биендээ зөвлөгөө өгөх ер нь дэмий байх гэж боддог байхгүй. Бурууч байсан, зөвч байсан. Нэг тийм зөвлөгөө гэхээсээ илүү хажууд нь туслаад ойлгоод явуул ер нь илүү сайн байх гэж боддог. Ингэж уйлна гэж. Яа гэж. Тэгээд одоо ингээд найз маань намайг уушлсангүй. Гэтэ ер нь танаартай хандаж хэлэхэд ер нь би нэгэ баг гомдоод ер нь гомдоосон ч гэсэн уушлах хугацаа зоригтой амар хурдан уушлахгүйгээд хурдан өвлөрж байгаараа би нэгэ уучлж байгаараа гэж хэлье. Тэгээд өнөөдөр надтай хамт байсан. Баярлаа. Баярлалаа. Гэхдээ би гомдоогоогүй маа. Тэгээд буруу ойлгоод тэгээд тийм хөл
Тэгээ яваа. Тэгээ сая хашиныхаа яг хажиг тарс намайг харснаа. Үгүй цааш амар мухаа. Үгүй. Тэгээ дуудаад ирэх шахах болчихлоо. Өрөөсөө юу яах вэ? Тэгээ би тэр чинь тэгээд анх орж ирсэн цагаас ингэсэн хамт гэрийн зүг мөнгө. Би яаж вэ? Тэгээ за одоо өөрсөө одоо өнгөрсөн. Чи угаасаа л ихэр. Ярих юм уу? Ярихгүй шүү болох юм. Аа за.